Энэ орой мэндийг үзэгч та бүхэндээ хүргэе. City News мэдээллийн хөтөлбөрийн энэ сэдвээр харилцаан болон эхэлж байна. Өнөөдөр студиуд маань Улсын их хурлын гишүүн Батуул хуралцсан ирсэн байна. Танд энэ орой мэндийг хүргэе. За баярлалаа. Батуул гишүүн өнгөрсөн жилүүдэд Улсын их хурлд ялангуяа Сэлэнг аймгаас сонгогддог байсан. Сэлэнгийн ард түмэн бас энэ удаад ирэх болов гэсэн нэлээд найдлага тавьж байсан боловч Улсын их хурлын сонгуульд оролцохгүй гэдэг бол албан ёсоор мэдэгдсэн. За тэгээд нийслэлийн иргэдийн хуралд оролцох болсон шалтгааны тухай үзэгчид маань нэлээд сонирхож иж болох юм. Хамгийн ихэнд энэ асуултан дээр үлдэхгүй. Сонгуулийн өмнө манай намын даргаалтыг надтай уулзаад энэ удаагийн Улсын их хурлын сонгуульд намын нэрсийн жагсаалтанд их хурлын сонгуульд тэргүүлж орооч гэдэг юм хүсэл тавьсан. Би тэгээ намын даргатай шууд өөрийнхөө бодлыг хэлсэн. Би бол энэ удаад их хурлын сонгуульд нэр дэвшиж өрсөлдмөөргүй байна. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд нэр дэвшиж хэрвээ нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд ялалт байгуулах юм бол засаг даргаар ажиллах хүсэлтэй байна гэдгээ хэлсэн. Тэгээд энийг бас үндслүүдээс намын даргатай их тодорхой тавьсалтай. Тэгээд намын дарга алтойг сонсоод ер нь үндслэлчин ч бас их бодтой юм байна. Тэгээд би чиний саналыг дэмжиж байна. Нийслэлийн иргэдийн хуралд жагсаалтыг тэргүүлж орох хэвдэл бол зөв юм шиг байна гэдэг ийм хариу өгсөн. Тэгээд нийслэлийн манай намын ороо миний бас энэ саналыг хүлээж аваад нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын жагсаалтыг тэргүүлж орох ийм одоо үүрэг ногдуулсан л та. Үндслийн тухайд ямар үндслээ та яг тухайд хэлжсэн байна. За ер нь 3 үндсэл хэлсэн юм. Нэгдүгээрт нь бол өнгөрсөн хугацаанд бол Улаанбаатар хотын нийслэл хотын талаар бол төрийн дээд байгууллагаас бол боломжийн хэмжээний багагүй хэмжээний арга хэмжээ авчээ. Одоо ухаан их хурлаар бол шинэ бүтээн байгуулалт ч гэдэг юм уу тийм ээ. Ийм эрх зүйн баримтыг боловсруулсан, хөтөлбөр боловсруулсан. Зөвхөн сүүлийн 10 жилд гэхэд бол одоо 6.4 их нийттэй тэнцэх хөрөнгө оруулалтыг Улаанбаатарт оруулсан байна. Бараг л одоо Эрдэнэт тархан шиг ийм хэмжээний хот босгочоор хөрөнгийг одоо Улаанбаатарт оруулсан байна. Гэтэл Улаанбаатарын байдал улам дорцсоор байна. Тэгэхээр энэ байдлыг бол таслан зогсоох ёстой. Цаашдаа энэ одоогийн байгаа энэ Улаанбаатарын дордож байгаа байдал цаашаа үргэлжлэх юм бол Улаанбаатар бол одоо маш их эгзэгтэй байдалд орох гээд байна. Энийг таслан зогсоох ёстой. За хоёрдугаар үндсэл нь юу гэхээр зэрэг энэ Улаанбаатарын хот байгуулалтын асуудлыг бол ер нь Улаанбаатарын өнөөгийн удирдлага буруу ойлгоод байна. Энийг бол хот байгуулалтын төлөвтөөс буруу хийж байна. Хот байгуулалтын үзэл философоос буруу гаргаад байна. Тэгээ энэ буруу бодлогоос болоод Улаанбаатар хотын асуудал шийдэгдэхгүй дордоод байгаагийн шалтгаан энд байна. Тэгэхээр Улаанбаатар хотыг ер нь аливаа одоо шинэ аль ч өндөр хөгжилтэй улс орн бол ямар нэгэн хот байгуулалт төлөвтийг хийхдээ эхлээд гэр хорооллоос эхэлдэг. Тэрнээс биш гэр хорооллоо хайж та нар утаа түлээдэ тийм ээ. Одоо гадаа хүндрээдэ гал түлээдэ гэж ингэж хийдэг. Хамгийн нэн тэргүнд бол гэр хорооллоо дэд үсттэй холбох ажлаас эхэлж хот төлөвлөлтөө хийдэг. Хот байгуулалтаа хийдэг. Манайд бол эсрэгээр явчихад байгаа байхгүй юу? Тэгээ энэ байдлаас болоод нөгөө Улаанбаатарын агаар бохирдож байна, хөрс бохирдож байна, орчны тэнцэл алдагдж байна тийм ээ. Цаашдаа ерөөсөө нөгөө Улаанбаатарын төлөвтмөгөөс болоод замын төгжрөл байна. Гэх мэтлэнгийн энэ бүх одоо сөрөг үр дагаврууд эндээс гарч ирээд байгаа байхгүй юу? Тэгэхээр бид нар одоо хот байгуулалт төлөвтөө өөрчлөё. Ерөөсөө эхний ээлжинд бол ерөөсөө гэр хороол руугаа инженерийн шуум татах. Гэр хорооллоо тоглог хувийн орон сууцны амин орон сууцны хорооллуулах ажлаас одоо хотын төлөвлөлт хот байгуулалтын ажил шинээр эхлэх ёстой. За энэ бол одоо миний их ярьж байгаа зүйлээ. Тэгээд намын дарга маань за бас 2 дугаар үндсэл бол их зүв байна. За 3 дугаар үндслийг ярихад одоо хүмүүс жоохон цочирддаг. Яг бол манайх чинь нэг жоохон уруудаараа юм ярьсаар угаад ер нь нэг тийм өөдрөг зүйл одоо сонсохдоо их хоёр болцсон чихэн бөглөөстэй болчиход байдаг тийм ээ. Гэтэл ингээд сайтар анзаараад дэлхийн одоо өндөр хөгжилтэй улс орнуудад ер нь дэлхийн улсууд хөгжлөө яаж тодорхойлдог вэ гэвэл ер нь алстай одоо жишээ нь юу гэдэг юм бэ? Азийн тоглолт юм. Тийм ээ.
олимпийн тоглолтын дэлхийн хөлбөмбөгийн аврахын гэж ийм тодорхой хүрх зорилттой. Өөрөөр хэлбэл олимпийн тоглолтын хот хийнэ гэдэг бол энэ хот бол дэлхийн жишгт хүрчээ гэсэн үг. Тийм ээ? Эсвэл Азийн тоглолт хийнэ гэдэг бол энэ улс бол Азийн одоо стандарт жишг, хөгжлийн стандарт жишгийн тэргуунд гарлаа гэсэн үг. Тэгэхээр зэрэг бид өнөөдөр ийм зүйлийг хийх ёстой. Энэ талаар элбэгдэрж ерөнхийлөх санаачлаг гаргацсан юм л да. Элбэгдэрж ерөнхийлөгч өнгөрсөн оны 8 сарын 23-нд олон улсын олимпийн хорооны ерөнхийлөгч Жак Роготой уулзаж санамж бичгэнд гаргаж зурсан. Тэр нь 2040 он гэхэд бид одоо олимпийн тоглолт хийх тэр чиглэлээр одоо саналаа өгөх төвшөнд асуудал тавина гэдгээ урьдчилж одоо санамж бичгт хийсэн. Тэгээд хэрвээ бид нар 2040 он гэхэд үнэхээр одоо юу гэдгийг дэлхийн дэлхийн тэргүүлэх хотуудын нэг болж чадах юм бол бид нар саналаа одоо тавихад бэлэн болно гэсэн үг. Уг нь бол бидэнд энэ их дандаа нээлттэй байт юм таагаад бол бид чи олон улсын олимпийн орны гишүүн орн баггүй юу? Тэр гишүүн оронд бүгд нээлттэй байдаг. Тэгээд тэр Жак Рого гэдэг хүн бол одоо их зүг байна тийм ээ. Үнэхээр танаа сайхан оронд энийг хийхэд бол одоо болохгүй их зүйл байхгүй. Хамгийн гол нь хотоо тэр төвшин тэр стандартад аваачих хэрэгтэй гэдэг. Тэгэхээр би энийг маш их олж зурхаж байгаа юм. Юу гэвэл бид нар хэрвээ ийм зорилго тавьж чадвал ер нь юунд хүрэх гээд байгаагаа бид мэднэ тийм ээ. Ямар суу хэмжээнд очих уу гэдгээ бид мэднэ. Тэгээд магадгүй одоо бидний ад шаваагаад ийм эрх авлаа гэвэл энэ бол түүхэн үйл явдал болно. Тэгэхээр бид нар өнөөдөр нийслэлчүүд бид ер нь нэг тийм урам зоригтой баймар биш үү? Ер нь бид хаана хүрэх гээд байгаа? Ямар юм хүрэх гээд байгаа? Жишээ нь бол Япон 60-аад оны сүүлээр хөгжлийн хурд цааваад ихтэй Токиод олимпийн 74 онд л олимпийн гэдэг бүр тэр үед шууд тодорхойлоод явчихсан. Сеул бас ялгаа байхгүй тийм ээ. 80-аад оны ихэр хүч авангуудаа ерөөсөө л олимпийн. Одоо сая бидний урд хөрш манд бол тэглэн шүү дээ. Бээжинд олимпийн. Энэ бол яг үндэ хятадын хөгжилд асар их том урам зориг өгсөн. Зорилтыг их тодорхой болгосон тийм ээ. Ийм зүйл байхгүй. Тэгэхээр бид ийм урам зориг олж авах хэрэгтэй байна. Ийм урам зоригийг монголчууд эргүүлж авах хэрэгтэй байна тийм ээ. Тэгээ бид нар магадгүй одоо олимпиад авахд тийм амаргүй л дээ. Тэгэхдээ бид бол тийм урам зоригийг өдөөсөн. Тэгэхдээ зорилтын минь их тодорхой болгосон зүйлтэй байх хэрэгтэй байхгүй юу? Таны хувьд бол нийслэлийн засаг дарга бол хамгийн ихний хийж хэрэгжих ажлын тухайд бол үзэгчид аль хэдийн мэдээлэлтэй болцоо. Энэ бол гэр хорооллыг дид үтсжүүлэх. Энэ маань өөрөө эргээд ямар нөлөө гаргах вэ гэдэг бол орон сууцны хороол тавс хэлжсэн. Орон сууцны хороол машин бөглөрдөг бол гэр хороолд машин бөглөрдөг. Дид үтсийг холбоод өгсөн өнөөдөр нөгөө ядуучууд гэж яриад байгаа гэр хорооллын маань иргэд өөрсдөө газар нь одоо орон сууцны 30 м квадрат 40 саяар одоо чинь банкны зээл тавигдчих байхад тэр 0.7 газар бол өөрөө иргэд үнд орох юм сайхан нэг талтай бол их сайхан зүйл харагдаж байгаа юм л. Мэдээж ихний алхам бол энэ. Дараагийн одоо хамгийн ихэнд хийгдэх ажлууд гэвэл та жишээ нь юуг нэрлэх вэ? Өнөөдөр одоо Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуульч гэдэг юм уу? Хууль зүйн талаас ярих юм бол сайн өнгөрсөн 4 жил яригадад улсын хурлаар баталсангүй өмнө нь ч гэсэн бас яригдчихлээсэн асуудал. Эрх зүйн орчин бас энэ Улаанбаатар хотод бас жаахан хангалтгүй байна гэсэн. Зөв иргэний хувьд тийм бодол байдаг л да. Тэгээ эрх зүйн хувьд бол хангалтгүй зүйлүүд их байдаг. Тэр талаар ч гэсэн би тухайд Улаанбаатарын засаг даргатай ярилцаж ер нь аль болох энэ асуудлыг их хурлаар орж шийдүүлье. Ерөөсөө Улаанбаатарт бол хөгжлөө төлөвлөж тодорхойлж болох хангалттай санхүүгийн их уср байх хэрэгтэй. Тийм ээ. Ер нь Улаанбаатарын хөгжлийг одоо тодорхой үр дүнд хүргэх хүч ийм тодорхой эрх мэдлүүд байх ёстой. Тэгээд энэ асуудлыг бол улсын хурлаар одоо сая хаврын чуулганаар хэлцэх гээд амжаагүй. Тэгэхдээ бид нар бол зөвхөн одоо бидэнд эрх мэдэл дутуу гэж шалтгаан цагаас сууж болохгүй. Би түрүү хэллээ шүү дээ. Төрийн одоо төсвийн хөрөнгөөс бол маш их хэмжээний хөрөнгө оруулалт оруулсан. Би зүгээр нэг жишээ хэлье л да. Одоо зүгээр л ганцхан жижигхэн жишээ хэлье. Өнөөдөр Улаанбаатар нийслэлийн айл өрхвөр сарда 2000 төгрөгийн хогны хураамж өгч байгаа. Жишээ Сүхбаатар дүүрэг гэхэд сарда 100 сая төгрөг өгдөг. Сүхбаатар дүүрэг 100 сая төгрөг сарда шүү дээ. Нэг дүүрэг жилдээ бол тэрбум 200 сая орчим төгрөгийн ийм одоо хогны хураамж өгöd байгаа байхгүй юу? Ийм их хэмжээний мөнгө байгаад байхад одоо
нөгөө хогтоогоо байгаад иж болохгүй шүү дээ. Тэгээ би сонирхож асуулаа л да бас энэ ямар учиртай юм бэ? Энэ их хэмжээний хураамж өгөөд өгдөг. Яагаад хогтоогоо гэдэг. Гэтэл тэр мөнгө нь тэр хогийнхаа цэвэрлэх үйл ажиллагаанд зарагддаггүй. Тэр хог тээвэрлэлтэнд зарагддаггүй. Мөнгө нь байгаад өгдөг. Өөр газар руу яваад өгдөг. Одоо жишээ нь сүүлийн үед яриад байна тийм ээ. Одоо шинэ Баян зүрх дүүрэгт бол 200 сая төгрөгөөр одоо нохооны хөшөө барьж чигшиг тийм биз дээ. Тийм ээ. Ийм одоо буруу зөрүү зүйлээр яваад байна л да. Тийм учраас бол бид байгаа боломж бол бас чамлалтгүй байна. Энийг л тэр ажил хэрэг рүү шилжүүлж чадахгүй байна гэдгийг. Тийм учраас нэгдүгээрт бол энийг бид өөрөөр хэлбэл хөрөнгийг яг тэр зориултаар нь зардаг энэ байдлыг бий болгох хэрэгтэй. Эхлээд шууд. За дараагийн нэг ажил бол мэдээж хэрэг энэ газрын мэдээллийн санг одоо ерөөсөө Улаанбаатар хүмүүсийн бүгдийнх нь нүдний өмнө ил тавих хэрэгтэй. Газрын мэдээллийн санг. Хэн хаана ямар газартай. Тэгээд энэ мэдээлэл дээр үндэслээд одоо хууль бусаар арай хаалгадаж их хэмжээний газар дарж байгаа явдлууд байна. Тэрийг хурааж авч одоо газаргүй иргэдэд өгөх хэрэгтэй. Нөгөө газаргүй иргэдэд тэр газар руу инженерийн шугам тавьж орон сууц бариулах хэрэгтэй. Тэр иргэд дээр. Иймэрхүү ажлууд байна л да. За ярилцлагын нэвтрүүлэг маань өндөрлөгдөх чинь сүүлийн нэг хормыг бас танд үлдээе. Тэгэхээр би Улаанбаатарчуудад зориулаад энэ удаагийн сонгуул бол үнэхээр чухал түүхэн сонгуул. Түүхэн гэдэг нь их олон зүйлээр хэлж болно. Өнөөдөр бол Улаанбаатарын удирдлага бол бараг 92 жил бол өөрчлөгдсөнгүй. Ер нь бараг л 3 үеэрээ Улаанбаатарын удирдлага бол одоо тодорхой нэг намд тодорхой нэг бүлэгдэл одоо хадгалагдаж бараг нэг тийм үе уламжлах маягтай боллоо. Гэтэл 3 үеийн удирдлага ингэж өв залгамжилж байж хахад Улаанбаатарт одоо 3 үеэр хаягдсан хотынхан байж байна. Тэгээ энэ байдлыг бид өөрчлөхийн тулд бол энэ сонголт бол их чухал сонголтоо. Тэгээд манай Улаанбаатарчууд бол энэ удаа ер нь шинэ сонголт хийн, шинэ Улаанбаатар байгуулах хүсэлтийг одоо хүсэлтийн төлөө сонголт хийн гэж би бодож байна. Тэгээ ямар ч байсан энэ сонголтонд одоо амжилт олохыг би сонгогчдод хариуцлагатай сонголт хийхийг сонгогчдод Улаанбаатарчуудаа нийслэлчүүдтэй одоо уриалах. Тэгээд бид урам зориггүй яриаг биш одоо урам зоригийн минь сэрээс өөдрөх тэр Улаанбаатараа бий болгохын төлөө явах хэрэгтэй л гэж хэлмээр. За баярлалаа.